та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Legal Talks podcast ээлж дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар Монгол Улсын сонгуулийн ерөнхий орооны тамгын газрын дарга, за хууль зүйн ухааны магистр Бат Эрдэнэ одоо хуульчтай бид орон нутгийн сонгуулийн талаар тэгээд нэр дэвшигч нар болон сонгогч нартай холбоотой хууль өргөцсөн мэдээллийг энэ удаагийн сонгуулийн онцлогтой холбоотой асуудлыг ярилцъя гэж шийдэн одоо Бат Эрдэнэ даргатай ярилцахад бэлэн боллоо. За түүнчлэн Legal Data-гийн хамт олонно сонгуулийн ерөнхий ороотой хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Тэгэхээр энэ ажлын хүрээнд бол сонгуулийн хууль тогтоомжийг сурчлах, за үүнтэй холбоотой сургалт, видео, хилцүүлэг бол манай захим санд байршин түүнчлэн сонгуулийн эрх зүй гэсэн юм тустай одоо бүлэг одоо дид хэсэг манай захим санд байршаад явах юм аа. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Орон нутгийн сонгуулийн яриаг эхлэхээс өмнө бас их хурлын сонгуул энэ удаагийн сонгуул амжилттай зохион байгуулагдаад өнгөрлөө. Энэ удаагийн сонгуул бол их онцлогтой холимог тогтолцоо, дээрээс нэмээд энтэйгээ хамааралтайгаар томсгосон ийм систем. За өмнөх 20 оны сонгуультай харьцуулбал сонгуулийн сурчлагын арга хэлбэрийн хөгжсөн ийм онцлогтой боллоо. Таны хувьд энэ удаагийн сонгуул одоо сонгуулийн онцлогийн талаар, их хурлын сонгуулийн талаар онцлог ямар байваа гэж? За улсын хурлын сонгуулийн тухайд бол бид бүхэн ямар ч сонгуулийг гомдол маргаан багтай гэдэг юм уу те эрх зүйн шинэ орчны хүрээнд амжилттай зохион байгуулж өнгөрөөлөө. Тэгээд энэ их хурлын сонгуулийн бэлтгэл ажилдаа зэрэгцээж орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажил хууль зас хугацаанд бол хийгдэж явсан. Ерөнхийдөө энэ сонгуул зохион байгуулах үйл ажиллагааны хамгийн гол онцлог бол хэн хизээ юуг хийцэн байх ёстой гэдэг гийг маш тодорхой заасан процесс эрх зүйгээр зохицуулагддаг ийм харилцаа. Тэгээд энэ ч агуулгаараа хууль зас үйл ажиллагаанд бүгд хууль заасны дагуу хийгдсэн байх хугацааг наривчлан тодорхойлсон байдаг. Тэгээд их хурлын сонгуулийн хувьд бол бид нар үндсэн хуулиар орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу сонгуулийн хосон тогтолцоотойгоор за анх удаага 126 гишүүнийг их хурлаа сонголт парламенттай бүрдүүллээ. За мөн дээрэс нь 126 гишүүнийг сонгохын тулд 1300 гаруй нэр дэвшигчиж, за дээрэс нь 20 гаруй одоо нам дэвшил сонгуульд оролцсон бол Монгол Улсын парламентын сонгуулийн түүхэнд байгаагүй их нам дэвшил одоо сонгуульд оролцсон, нэр дэвшил сонгуульд оролцсон ийм одоо сонгуул болж өнгөрлөө. За яг энэ агуулгаараа бид нар бас орон нутгийн сонгуулийн бэлтгэлийг хангаж ажиллаж өөрчлөх юм бол одоо яг орон нутгийн сонгуульд мөн адил одоо одоогийн байдлаар 16-гийн 15 нам нэг эвсэл орж байна. Өөрөлдөх юм бол бас орон нутгийн сонгуульд ингэж олон нам эвсэл ерөөс орж байгаагүй. За энийгээ дагаад нэр дэвшигчийн тав бол 17500 гарчихсан байгаа тийм. Одоо 8031 мандатын төлөө нийтдээ 17000 гаруй нэр дэвшил өршөлтнө гэдэг бол аюу өндөр тоо. За мандатын хувьд бол яг энэ Монгол Улсын засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль бол 2019 оны 12 сард өөрчлөлт орсон байж өөрөлдөх нь бол орон нутгийн сонгуулийн хууль батлагдсан жилийнх нь одоо 12 сард нь гэсэн. Түүнтэй холбоотой бас эрх зүйн орчны хэд хэдэн өөрчлөлтүүд байна гэх мэтчлэн. Тэгээд орон нутгийн сонгуул маань ийм онцлогтой болж энэ олон намын ишил оролцсон олон хүн нэр дэвшигч өрсөлдсөн тий. За эрх зүйн орчны хувьд сонгуулийн хууль нь хэдийгээр өөрчлөгдөөгүй боловч дагах холбогдох одоо бусад хууль тогтоомж нь шинжилэн найруулагдсан байна, өөрчлөлт орсон байна гэдэг юм. Ийм эрх зүйн орчинд бол зохион байгуулагдаж байгаа онцлогтой сонгуул болж байна да. Нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийн тухайд 17500 гэдэг бол нөгөө зохион байгуулж байгаа байгууллагын хувьд бол бас чамгүй ачаалттай юм одоо сонгуул болох төлөвтэй сонсогч байна. Юун дээр хоёулаа дараагийнхаа сэдвийг ярих юм. Энэ нөгөө энэ жилийн сонгуул орон нутгийн сонгуул мөн адилхан нөгөө захим хэлбэрээр бүх бүртгэлийн одоо нэр дэвшигч өөрийгөө бүртгүүлэх, менежер, шадар туслах, чухуулагчаа бүртгүүлэх, за тээврийн хэрэгсэл бүртгүүлэх гэд энэ бол одоо их нэр дэвшигч нарын үйл ажиллагааг хөнгөвчлж байгаа. Тэгээд өөрөө давхар хяналтаа тавиад их юм боломжийг олгосон юм систем байгаа. Тэгэхээр энэ талаар хоёулаа товчхон энийг яаж ашиглах вэ? Одоо энэ системийн давуу тал нь юу вэ? За та ярианыхынд хэлсэн бид бүхэн одоо санал бичиг байгуулж байна гэж байгуулсан гэж. Тэгэхээр ерөөсөө энэ сонгуулийн процессын хэрэгцсэн хөгжил өөрөө нэг юм сонин тодорхой циклж явагддаг юм онцлогтой болчихсон. 4 жилээр л яригддаг тийм. Сонгуул болохын өмнөх жил нь сонгуулийн хуульд ямар өөрчлөлтийг оруулах вэ гэдэг үед л яригдж эхэлдэг. Өөрөлдөх юм бол процесс хэрэгцсэн хөгжил нь зөвхөн тэнд хизээ өөрчлөлт оруулах уу гэдэг циклээр л явагддаг. Гэтэл аливаа хэрэгцсэн салбарын одоо хөгжил гэдэг бол тасралтгүй үргэлжлэх судалгаа шинжилгээн дээр үндэслээд тэр хөгжил нь өөрөө тодорхойлогдож явж явах хэрэгтэй байдаг.
Гэтэл сонгуулийн процесс эргэцүү, сонгуулийн эргэцүү гэдэг яг энэ салбар чиглэлээр сонирхож судалдаг судлаачдын бүтээл гэвэл маш ховор байдаг. За ерөнхийдөө сонгуулийн тогтолцоотой холбоотой эсвүүдээр маш олон судалгааны бүтээлүүд бас байдаг тийм. Үндсэн өмлийн нөгөө судалгааны бүтээлүүд тусагтаад явдаг давсраг байна. Монгол улс ямар тогтолцоотой сонгуулийн ямар тогтолцоотой байвал одоо зохимжтой вэ гэдэг талаар маш олон бүтээл байдаг. Гэхдээ ямар тогтолцоотойгоор явж байгаас үл хамааран тэр сонгуулийг яаж зөв шударга зохион байгуулах вэ гэдэг тэр процессын эргэцүүг яаж одоо алдаа байна, яаж хийдэл байна гэдэг тал дээр шүүмжлэл бичиж байгаа, нийтлэл бичиж байгаа маш цөөхөн байдаг. Тэгэхээр энийг ингээд тосролтгүй үргэлжлэх эргэлтэнд оруулахын тулд юу хэрэгтэй байна гэж үзсэн. Энд бол мэдээж судалгаа шинжилгээний ажил хийхэд бол ерөөсөө дата мэдээллийг нээлттэй өгөгдөл одоо байдлаар нийтэд тавих нь тэр судалгаа хийж байгаа хүмүүст л хэрэгтэй байдаг. Тэр одоо судалгаа хийхтэн зориулсан бүтээгдэхүүн өөрт бэлэн байх юм бол судалгаа шинжилгээний ажлууд л эндээ бол одоо хийгдэх боломж нь бүрднэ гэж үзсэн. За энэ чагуулгаар бид нар энэ сонгуулийн автоматжуулсан системийн энэ election гэх системийг бол хөгжүүлсэн байж байгаа. Энэ юу гэхээр сонгууль зохион байгуулалт үйл ажиллагаа гэдэг бол маш олон төрлийн бүртгэл дээр үүсэ. Ерөөсөө л нам өвчлийн бүртгэл, нэр дэвшигчийн бүртгэл, нэр дэвшигчийн шадар зурш шухуулагчийн бүртгэл, тээврийн эслийн бүртгэл ерөөсөө бүх төрлийн бүртгэлүүд л байдаг ерөөсөө. Энэ бүх бүртгэлээс дандаа бид нар нөгөө өмнө гэхээр цаасан суурьтай баримтууд л үлдээдэг. Цаасан суурьтай баримт дээр ерөөсөө ажиллах боломж авахгүй, судалгаа хийх боломж байхгүй. Тэнд олон цуглаад байгаа датаг эргэлтэнд оруулах ерөөсөө боломжгүй байгаа гэсэн бол энийг судалгаа шинжилгээний эргэлтэнд оруулъя. Энийг оруулахын тулд бид нар өөрсдөө системтэй байх хэрэгтэй мэн гэдэг агуулгаар системийг хөгжүүлээд өнгөрсөн улсын хурлын сонгуулиар ашиглалаа. За улсын хурлын сонгуулиар бол түрүүн би хэлсэн 1300 гаруй одоо нэр дэвшигч оролцоод за түүний одоо шадар туслагч менежер гэдэг юм уу нэгтдээ 300 гаруй мянган систем төр бүртгүүлжээ. Өөрөлдөх юм бол манаас сан тэр хэмжээгээр бол одоо бүртгэлийг үүсгэсэн байх нь. Гэтэл орон нутгийн сонгуул дээр одоогийн байдлаар 17500 гаруй нэр дэвшигч бүртгүүлээ гэж хүсэлтөө өгсөн байна гэдэг маань энэний хүмүүсийн нэр дэвшигчийн ухуулагч менежер шадар туслагч гэх юм бол айгүй бол 6-700 мянга руу хүрэх юм боломж бол байгаад байгаа. Тэгэхээр энэ хэмжээгээр бол сан маань бол өргөжчихнэ. Тэгэхээр энэгээр бол нэгдүгээр бид нэр одоо сонгуулийн эргэцүүг хөгж цаашаа судалгаа шинжилгээ хийхэд зориулаад одоо энэ нээлттэй өгөгдөл болгож ашиглах юм байна. Хоёрдугаарт нь энэ олон төрлийн бүртгэлийг гараар үйлддэг юмыг л болох гэдэг юм ерөөсөө. Өөрөлдөх юм бол нэр дэвшигч нь би менежерийг бүртгүүлэх юм бол хуучин сонгуулийн хорон дээр нөгөө хүнийхээ иргэний өмнөхний хуулбарын тодорхой маягтыг бөглөөл зэд зургийг аваад тэг ингээ хүсэлтэд гаргаад аваач өгдөг. За сонгуулийн хорон тэр олон нэр дэвшигчийн материалыг хүлээж авчаад шийдэхгүй бүртгэхгүй гэл ингээл нэлээд удаан хугацаа авдаг юм асуудал байсан бол тийм одоо шаардлага байхгүйс өөрөлдөх юм бол нэр дэвшигч өөрөө захимаар орлоо менежерийнхаа иргэний өмнөх дээрх мэдээллийг хур системээс дуудлаа ганцхан тэрийг л дуудана тэгээ болоо өөрөө иргэний системээс нөгөө менежерийнхаа үнэлгийг нь хэвлэж аваад очиод хамгаалаад бол ерөөсөө ийм л процесс болж байгаа. Гэдгээр бас хоёр талтай давуу тал үүсгэж байгаа ийм систем байгаа. Энэ цахим систем бол одоо миний одоо судлаачийн өнцгөр харснаас нэгдүгürt бол яг энэ эргээд энэ салбарыг хөгжүүлэх судалгаа шинжилгээний эргэлтэнд орох талаас давуу талтайгаас гадна яг сонгуульд оролцоод нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн хувьд түүний сонгуулийн кампанит ажлыг хийж байгаа хүмүүсийн хувьд бол өөрөө яг тэр цахим систем үйл цаг хугацаа нэгдүгээр тасрах хэмжээ нь хоёрдугаар цахим системийг ашиглаад хяналтыг айгүй одоо хийх боломжтой байна. Давхардал байна уу? За эсвэл эргээд нөгөө шадар туслагч хуулагчаа бүртгэлээс асгасан шаардлагууд гардаг. Энэ тохиолдлуудээр бол одоо айгүй юм хялбар болсон санагдсан. За хоёулаа дараачийн үндсэн одоо ярилцах магадгүй манай нэр дэвшиж байгаа хүмүүсийн одоо сонирхож байгаа сэдв бол сонгуулийн сурчлагын арга хэлбэртэй холбоотой асуудлууд байдаг. Зүгээр би орон нутгийн сонгуулийн тухай хууль тогтоом судлаад үзэхээр бол сурчлагын арга хэлбэрүүд бол их хурлын тухай хуультайгаа ижилхэн байгаа. Тэгэхээр энэ сурчлагын арга хэлбэр дээр одоо ямар онцлог байна вэ энэ удаагийн сонгуул дээр? За аймагны сум дүүргийн иргэдийн төлөвчдийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг бол өргөн баригдсан өнгөрсөн онд ч 23 онд. За тэгээд анхны хэлэлцүүл хоёр дахь хэлэлцүүлэг хийгдээд батлагдсан. За гэхдээ ёсчлох дээр одоо
ёсчлог чадаагүй өөрөлдөх юм бол одоо төсвийн тухай хуулийг 23 онд одоо төсвийн тухай хуулийг хилцэж явах үед бол тэрний дараагийн асуудлаар тавигдсан байсан эрс бүрдэж чадаагүй учраас одоо ёслогдоогүй. Өөрөлдөх юм бол хэрэгцээ орчны хувьд энэ удаагийн сонгуул маань 2020 онд зохион байгуулагдсан орон нутгийн сонгуул яаж зохион байгуулж яг тэр хэвээр зохион байгуулагдана. Сонгогчдын хувьд бол нийтлэг хүлээлт байж магадгүй тэрний нөхөр жишээлх юм бол улсын хурлын сонгуулиор бид бүхэн нөгөө гудамж дүүрэн гардаг одоо сурталчилгааны зурагт самбарыг боловлоод нэгдсэн самбар байдлаар гаргасан тий. Гэтэл орон нутгийн сонгуулийн хуулинд өөрчлөлт ороогүй учраас нөгөө хуучнараа одоо бидний нэрэл занчтар А самбар гэдэг маань бол гараалж явах нь тий. За харахад хэлбэрийн хувьд бол зүгээр яг үндсэн 8 арга хэлбэр яг хэвээрээ байгаа. Гэхдээ энд тоо хэмжээний хувьд бол улсын хурлын сонгуультай харилцан адилгүй. Өөрөлдөх юм бол хамгийн ихнийх нь сонгуулийн сурталчилгааны хэвлэл материал сонгогчдод тараахтай холбоотойгоор улсын хурлын сонгуулиуд бид нэр энэ тоо хэмжээг 50% бууруулсан. Өөрөлдөх юм бол тоо хэмжээг дандаа багасгаж нэмэлт өөрчлөлт оруулах одоо оруулсан болвол орон нутгийн сонгуулийн хуулиар бол хуучин хэвэндээ байгаа их байгаа гэсэн. За жишээлх юм бол 3 хэвлэлийн хуудас сонин 3 хэвлэлийн хуудас сэтгүүл 1 хэвлэлийн хуудас хуудсыг бол тийм цаасан хэвлэл материалыг бол тарах хэрэгтэй байгаа. Гэтэл улсын хурлын сонгуулиар бол 2 хэвлэлийн хуудас 1 хэвлэлийн хуудас гэдэг хэмжээ нь арай бага байсан баг. За хууль зааснаар 1 хэвлэлийн хуудас гэдэг маань өөрөө А4-ийн бичгийн цаасыг нийлүүлээд 8 нүрийг тавьсантай тэнцэх хэмжээний хэмжээг бол ойлгоод байгаа. За энэ дээр бол тоо хэмжээний тооны хувьд бол одоо ямар нэгэн хязгаарлалт бол байхгүй. Харин хэвлүүлж байгаа энэ хэвлэл материалын ихэвч ингээ өрөө тавихад л одоо 24 одоо бичгийн цаасны хэмжээнээс хэтэрж болохгүй л гэсэн юм агуулгатай байж байгаа. За мөн сонгуулийн сурталчилгаа явуулахдаа энэ холбоотойгоор радио телевиз ашиглаад сонгуулийн сурталчилгаа явуулахтай холбоотой журмыг харьцуулбал зохицуулахаараа саналаа гаргаад одоо шинжилэн батлагдсан байж байгаа. За үндсэндээ энэ журмаар бол их хурлын сонгуулиудаас юун зөрүүтэй вэхээр зэрэг улсын хурлын сонгуулиар бол нэг нэр дэвшигч намын өсөл зориулаад тухайн одоо радио телевиз нь одоо хоногт гарах нийт эфирийн цагийнхаа нэг нэр дэвшиж 5 минутыг зарцуулах боломжтой байдаг байсан бол орон нутгийн сонгуулиар арай ондоо байгаа. Өөрөлдөх юм бол нийт гарах сурталчилгаатай холбоотой мэдээ нөрөө 5 минут. Хуучин их хурлаар бол нэг дэвшигч тухай бүрт нь 5 минут байсан байхгүй. Тэгэхээр энэ бол арай ондоо болж байгаа. За мөн түрүүн би хийсэн сурталчилгааны самбартай холбоотой байна. За ухаалаг хуудас ухуулах байр ажиллуулах гэх нэг хэсэгт 2 ухуулах байр ажиллуулах гэдэг нь хэвээрээ. За дээрэс нь энд улсын хурлын сонгуулиас нэг зөрүүтэй юм цахим мөрчин ашиглаад сонгуулийн сурталчилгаа явуулахтай холбоотой харилцааг улсын хурлын сонгуулиар бол түүнд гаргаж байгаа зардал чинь өөрөө 15%-аас ч хэтрэхгүй байх ёстой шүү гэдэг зохицуулт бол байсан. Орон нутгийн сонгуулиар бол ийм тааз бол байхгүй. Тэгэхээр заагаагүй. Энд байгаа бүх сурталчилгааны чинь зардал юун дээр очиж баригдах вэ гэхээр одоо аймаг нийслэлийн аудитаас гаргаж өгсөн зардлын дээд хэмжээ гэдэг хязгаартал баригдана гэсэн ийм онцлогтой зохицуултууд бол үйлчлэнэ гэж ойлгоо. Юун дээр нэг ийм нөгөө сурталчилгааны арга хэлбэртэй нэг ийм зарчим байдаг шүү дээ. Альва сонгуулийн сурталчилгааны материалын баруун доод буланд аль намаас аль тойрогт нэр дэвшиж байгааг тодорхой заана гэдэг нэг энэ заалтыг болохоор манай нэр дэвшиж байгаа хүмүүс эсвэл нөгөө хэвлэл материалаа хэвлээ тараах гэхээр л баруун доод болно аль гэж гэдэг юм эсвэл хуудас суулганыхаа доорч байх хэрэгтэй юм уу? Тэгэхгүй болохоор нөгөө энэ хууль зааснаас өөр арга хэлбэртэй орчих гээд байгаа мó гэдэг нэг юм иймэрхүү юм байдаг. Гэтэ харьцангуйгаар шийдэглээ л дээ. Тэгээ яг энүүгээр одоо зөрчил тооцогчсон тохиолдол байдаггүй тэ судалгаа гаргаж үзсэн. Гэхдээ ерөнхийдөө бол сурталчилгааны материал гэдэг зүйлийг тараажил байгаа бол хэний юм бэ гэдэг нь л тодорхой бай гэдэг хуулийн үзэл санаа нь бол тэр юм. Тэрнээс хуудас болгон дээр тэр нэрийг бичээдэг гэсэн ерөөсөө шаардлага биш. Баруун доод гэдэг нь өөрөө учиртай. Баруун доод гэдэг бол альва сурталчилгааны хэвлэл материалыг хүн уншихад нь эргүүлдэг талд нь л байлгсан санаа байхгүй юу? Эргүүлдэг талд нь тэр хурууга байл ингэж эргүүлэхдээ хэний сурталчилгааны материал вэ гэдэг нь тодорхой л байгаараа. Тэн дээр бол ямар нэгэн байдлаар хэмжээ, хязгаарлалт одоо фонд гэсэн шаардлага ерөөсөө байхгүй тийм. Нэр дэвших тэрний сурталчилгааны материал болоо. Ганцхан одоо нүүрэн дээр л байхад болоо. Ийм шаардлага бол тавигддаг. Тэгээ эндээс бас яг өөрөө чи хэлдгэр ингээд хууц солгон дээр нь хэвлэх хэрэгтэй байсан юм биш үү гээл. За эсвэл бол яг баруун доод нь аль тал нь үлээгээл буруу талд нь хэвлэлээ яана гээл буцаагаад ер нь их шаардлага байхгүй. Хуулийн өөрийнх нь үзэл санаа бол ерөөсөө л хэний сурталчилгааны материал юм бэ гэдэг чинь тодорхой байгаад л гэсэн санаа байгаа даа. Тийм тэгэхээр манай нэр дэвшигч болоо түүний сонгуулийн кампанид ажиллаж байгаа хүмүүс бол одоо энэ талаар тодорхой ойлголтыг авсан бах. Баруун доод болонд гэд заас нь бол өөрөө энэ тэр материалыг ашиглаж байгаа сонгогчдод тодорхой ойлгомжтой таны нэр үсийг харуулах
ийм зоригтой учраас одоо тэрүүгээр хэлж байна. Ер нь бол нэр үс нь тодорхой байхад одоо юу гэдгийг бусад бүх хэвлэлийн хуудсан дээр оруулаад хуудас болгон дээр тийм шаардлага байхгүй гэж. Дараагийн нэг энэ хэвлэл материалтай холбоотой ингээд нэг юм байнга энэ бол ерөөсөй байнга гардаг. Нэрийн хуудас чинь энэ гурвын хайланд нь орно бэ. Нэрийн хуудас бай хэвлж болох юм уу? Хуульчаас асуухаар болно, болохгүй тэ энтэй холбоотой. Эсвэл энийг нэг ажил хэргийн тогтсон харилцаа гэдгээр нь хүлээж авах юм уу? За энэ хуулиар зөвшөөрөгдсөн арга хэлбэр мөн. За юу гэхээр зэрэг түрүүн би хэлжсэн хэвлэл материал гэдэг маань өөрөө дотроо 3 төрөлтэй байна. 3 хэвлэлийн хуудас сонин, 3 хэвлэлийн хуудас сэтгүүл, 1 хэвлэлийн хуудас хул хуудас гэж байгаа. Хул хуудас гэдэг юмний цаана маш их боломж байгаа гэдгийг ерөөсөө анзаардгүй нэр дэвшигчнэр. Яг тэр 1 хэвлэлийн хуудас гэж 8 бичгийн цаасыг нийлүүлээд тавьсан хэмжээтэй одоо нэлээд том одоо талбай боллоо. Гэтэл тэрэн дотор хул хуудас гэдэг бол ямар ч хэлбэртэй байж болно те. Жишээ нь 2 бичгийн цаасыг нийлүүлээд нэг балкад болчлоо. Гэтэл цаана дахиад 6 бичгийн цаас үлдлээ. 6 бичгийн цаасны 1 бичгийн цаас хэмжээтэйг нь 3 нугалдаг боршуур хийлээ. Сонгогчд тараадаг боршуур хийлээ болж байна. Эсвэл дахиад үлдсэн 1 бичгийн цаасныхын талаар нь би зөвхөн одоо юу гэдгийг тараах материал хийлээ. Зурагтай тий постерч гэдэг юм уу хийлээ. За өшөө дахиад тэр цаана дахиад одоо 2 3 одоо 4 одоо бичгийн цаас үлдээд байна. Тэрний нэг гэн болно нэрийн утас. Одоо сонгогчдод бол одоо юу гэдгийг QR кодтой AR ашигласан технологи одоо шингээсэн гэдэг юм уу ийм одоо материалыг тараагаад тэр цаасаар дамжуулаад өгөх гээд байгаа видео бичлэг босож юм уу да хийгэж энэ бол зөвшөөрөгдсөн арга хэлбэр. Энэ ямар нэгэн байдлаар одоо юу гэдгийг цахим махимд ерөөсөй хамаарал байхгүй хэвлэл материал тарааж байгаа хэвлэл материалыг хэвлүүлэхдээ технологийн шин дэвшлиг ашиглаад шингээгээд хэвлүүлчихэл гэж ойлгоно ерөөсөй. Даад өөрөө чи асууж байгаа тэр нэрийн хуудас гэдэг бол энэ хул хуудас гэдэг юм дотор орно. Тэгээ одоо юу гэж нэрлэдэг нэр дэвш өөртөө л мэднэ гэсэн. Тэр нэг хэвлэлийн хуудас гэдэг юм ч бол маш олон боломж байдаг. Тэгээ нэр дэвшнэр ихэнхдээ хул хуудас гэдэг ингэнгүүт нэг балкадаар л ерөнхийдөө төсөөлөд байх шиг байдаг. Ихэнхдээ ерөнхийдөө нэг балкад хилээ боллоо. Гэтэл тэрний цаана маш олон юм хийх боломжууд бол байгаад байдаг. Бичгийн цаасны А4-ийн 8 нүр гэдэг чинь бол одоо яг энэ хуулийн заалтыг ашиглаж чадвал одоо сурчлагын асар их боломжийг олгож штэ тэ нэр дэвшигчнэрт. За дараагийнх нь ингээд нөгөө захим сурчлагын арга хэлбэр дээр манай нэр дэвшигчнэр нөгөө хоорондын зааг ялгааг нь бас юм зааглахгүй асуудлууд гардаг. Тэгэхээр захим хуудас гэж юу гэлээд байгаа. Олон нийтийн сүлжээнд захим хуудас нь юу вэ? За энэ хоёр бол хууль дээр харьцангуй ойлгомжтой ингээд хараад ойлгочих шиг байна. Бусад захим хуудас нь юу юм? Энд нь одоо миний байдаг юм уу? Эсвэл өөр сонгуулийн сурталчилгаа явуулахаар бүртгүүлсэн тэр хүмүүсийн одоо платформ, сошиал хаягуудыг бүртгүүлэх тухай асуудал юм уу? Гэдэг дээр. За, орон нутгийн сонгуулийн хууль маань 2020 оны 1 сарын 30-ны өдөр батлагдсан хуулиа. За, өөрөөр хэлбэл их хурлын сонгуулийн хуулийг боловсруулах явцдаа давхар боловсруулагдаад хийгдэж явж исэн хууль гэсэн шинжлэх хариулга шүү дээ. За, яг энэ хуулийг одоо бичиж байх үед, боловсруулж байх үед бол ерөөсөө цахим орчиндох олон нийтийн сүлжээ буюу одоо бидний хэрэгэл заншнаар одоо сошиал тэ энэ дотор ямар нэгэн байдлаар хуулийн дээр нэг томьёолол байгаагүй огт тухайн үед мөрдөгжсэн хууль тогтоомж дээр за ингээд зохицуулах хороо сонгуулийн ерхий орооноос ямар нэгэн байдлаар энийг томьёолох хэрэгтэй гэдгийг үтсэн. Тэгээд цахим орчиндох олон нийтийн сүлжээний цахим хуудас гэж томьёолсон. За ингээд цахим орчин ашиглахад 3 төрлийн байж байгаа. Яг өөрөөр хэлбэл цахим хуудас гэж байгаа. Энэ бол одоо өөрөлдөх юм бол домен өргөтгөлтэй цахим одоо вебсайтуудыг хэлж байгаа тийм ээ. За намын вебсайт болон нэр дэвшигчийн өөрийн вебсайт гэж болно. Энийг бүртгүүлэх нь байна. За хоёр нь болохоор 46-1-ийн 2 дахь хэсэг байгаа. Энэ бол цахим орчиндох олон нийтийн сүлжээний цахим хуудас буюу сошиал одоо медиа хуудасууд Facebook, Twitter, YouTube гэдэг юм энэ аккаунтуудаа бол бүртгүүлэх боломжтой. Бусад цахим хуудас гэж байгаа. Бусад цахим хуудас гэж юу гэж нэрлэхээр зэрэг нөгөө мэдээллийн цахим хуудасуудыг л хэлж байгаа. Ер нь бол одоо юу гэдэг нь Go icon ч гэдэг юм уу, заригч гэдэг юм уу тэ энэ одоо мэдээлэл сайтууд. Энэ сайтуудаар та сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхдээ яах ёстой вэ гэдэг зохицуултыг хийгээд дээрэс нь энэ сайтууд өөрсдөө сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх гэж байгаа бол бүртгүүлэх ёстой шүү гэдэг л ийм хязгаарлалтыг 20 онд тавьж байсан. За одоо бидний хувьд бол одоо юу гэдэг юм хэрэглэгчдийн хувьд, сонгогчдын хувьд бол мэдээлэл авдаг сувг маань ерөөсөө энэ хурууны үзүүртэл гүйдэг болчихсон. Тэ энэ хурууны үзүүр нэг зогсоход тэн дунд нь ашгүй мэдээлэл өгч чадвал бидний одоо яаж тэрийг л зогсоож чадахгүй л гэдэг ерөөсө хурууны үзүүр болчихсон. Энэ жагуулгаараа нөгөө хэвлэл мэдээллийн хэрэгслүүд маань өөрсдөө бүгд цахим орчинд олон нийтийн сүлжээний хуудас цуцтаач болчихсон тий. За ингээд ихлээр нэг асуудал гарсан. Бид нар бол бусад цахим хуудас гэдэг дотор зөвхөн одоо түрүүний хэлдгээр мэдээллийн сайтууд байх юм байна гэж ойлгож байсан чи одоо шинээр 20 он сая 24 оны сонгуулиор бол нэмэлт ойлголтууд. Жишээлх юм бол олон дагагчтай хүмүүсийг яах юм бэ?
одоо инфлюенсер гэж одоо шинэ нэрлэж байгаа тий. За жишээлх юм бол яг аль биесээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол биш мөртлөө одоо юу гэдэг ТV гээд одоо нэрийг ашигладаг ТV гэдгийг ашигладаг одоо энэ Facebook олон дагагчтай хэрэглэгч нар байж байгаа. Team TV, ийм TV гэж нэрж. Гэтэ яг энэ дөр хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол биш. Тий YouTube контент микрууд одоо гэдэг юм уу тий. Энэ хүмүүс сонгуулийн сурталчилгаанд одоо илүү өргөн хүрээнд оролцох боломжтой болоод мэдээлэл авдаг нөгөө сувгтай нь одоо нийцүүлээ тий. За ингээд журмыг батлах үедээ бусад захим хуудас гэдгийг арай өргөтгөж ойлгосон. За энэ дотор одоо шилжих юм бол тэр одоо Facebook пэйжүүд байх юм байна, группүүд байх юм байна. За дээрэс нь магадгүй одоо юу гэдэг сонгуулийн сурталчилгааг одоо тэр олон дагагчтай инфлюенсерүүд гэж бид нар нэрлэдэг хүмүүс явуулна гэх юм бол энэ ангиллаар бүртгүүлъя гэдэг байдлаар журамд өөрчлөлт оруулсан байж байгаа. Тэгээ яг хөө энэтэй холбоотойгоор бас нэг яриа гараадсан нэг сонгуулийн сурталчилгаанд ер нь бол Facebook хэрэглэгчдийг бүгднийг бүртгэх юм байна гээл. За Twitter хэрэглэгчдийг бүгдийг бүртгэх юм байна. Сонгуулийн ороо бүртгэнэ гэж байна гэж нэлээд явуулсан. Тийм зүйл ер нь бол огт байхгүй, тийм боломж байхгүй. Хэрвээ та хин нэгэн хүний сонгуулийн сурталчилгаа хийх гэж л бол хуулийн зарчим бол тэр та аль биесээр бүртгүүлээд ухуулагч, менежер, шадар туслагч эсвэл сонгуулийн эрхлсэн байгууллагын ажилтан ч юм уу аль нэг субъектээр нь бүртгүүлээ үнэлэх авсан бай. Тэгээд сурталчилгаа явуулаа л гэж байгаа. Ийм л зарчимтай. Тийм мөн адилхан нэр дэвшигчд болоод сонгуулийн сурталчилгааны хугацааг ашиглаад одоо сурталчилгаа хийхээс сонирхож одоо олгож байгаа хүнээс боломж олгож байгаа юм одоо өргөн хүрээнд боломж олгож байгаа. Тэгээ хуулиараа бол ерөөсөө тэр журмаар бол сурталчилгаа явуулж байгаа та ямар ч төрлийн контент хийдэг байсан бүртгүүлж нэр дэвшигч тэрийг дамжуулж байгаа бол одоо мөн адилхан бүртгүүлчих гэдэг л нэг юм харилцаа байгаа. Үүнтэй холбоотой хэрхэн бүртгүүлэх гэдэг энэ журам хугацаа эднэр юмнууд бол сонгуулийн ерөнхий орноос баталсан цаг хугацааны календар. За журмыг нь бол сайт руу н ороод хаанаас нь чаргаад ойлгомжтой байдлаар байгаа шүү. Тэр хэрвээ энэ одоо шаардлагыг бүртгүүлэх гэдэг юм энэ шаардлагыг зөрчсөн бол эн чинь өөрөө эргээд нөгөө энэ хууль заасан арга хэлбэрээс өөр байдлаар сурталчилгаа явуулсан гэдэг эрсдэлд орох аюул тэ. За ер нь нэмж хэлэхэд ерөнхийдөө энэ сонгуулийн процессын эрхцүү дотор яг сонгуулийн сурталчилгааг маань өөрөө ингээд өрмөц зохицуулт туцтай байдаг. Тэр тусмаа зарчим нь өөрөө эсэргээр болж өгдөг. Зөвшөөрснөөс бусдыг хориглоно гэдэг зарчимд үндэслэдэг гэсэн. Гэтэл нийт хэрэгцүүд бол одоо хориглоснаас бусд нь уг нь зөвшөөрөгдөд сонгуулийн сурталчилгаа гэсэн уг нь тийм баймаар байгаа байхгүй юу? Ер нь бол хинч бодож үзсэн те юу гэдгийг хүн яагаад өрмөц зүйлийг сэтгэж болохгүй гэж сонгуулийн сурталчилгаанд тий. Гэтэл яг хуулиар нэг тодорхой 8 төрлийн юм заачаад тэрний нь одоо тоотой хэмжээтэй зөвхөн энэ хүрээнд л явуулаарай гэдэг ингээ хязгаарлаадаг. Яагаад ингэдэм бэ? Гэтэл хууль өөрөө сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүсийг тэгш өрсөлдөх боломжийг хангах хэрэгтэй байдаг. Энэ зарчим 2012 онд арай өөрөө биш яг л хориглосон нь байсан. Тэрнээс бол юу байсан бэ гэхээр зэрэг мөнгөтэй гэдэг юм одоо жишээлх юм бол тий тэр хүн маш том самбар хийгээд тавьчихдаг. За одоо нөгөөх нь одоо юу гэдэг мөнгө багтаа бол жижиг самбар хийдэг ч юм уу. Гэтэл эргэцэн орчин өөрөө нөгөө тэгш өрсөлдөх, сонгодог эрхээ хэрэгжүүлэх гэдэг байгаа хүмүүсийг тэгш шударгаар өрсөлдөх боломжийг олохгүй шудраг бус байдлыг одоо зөвшөөрсөн юм эргэцэн орчин байгаа. Тийм учраас энэ сурталчилгаатай холбоотой хэсэг нь бол зарчим нь ингэж эсэргээрээ байгаа гэдэг. За ийм ч учраас яг л энэ арга хэлбэрээр тэнцүү хэмжээнд одоо та хэд ингэж самбраач гэсэн адилхан хэмжээтэй гаргаад хоорондоо өрсөлдөөл гэдэг ийм санаагаар бол энэ хуулийн одоо сурталчилгаатай холбоотой хэсэг нь зохицуулагддаг. Ерөнхийдөө бас эргэцэн орчны хөгжлийн хувьд 2012 оноос хойш ингээд хуулиудын харьцуултыг хийж үзэх юм бол ялангуяа сурталчилгаатай холбоотой хэсэг дээр бол маш олон ингээд дэвшил санаанууд бол тусагдаал ингээд явааддаг. Бид нар чинь нөгөө сонгуул гэхээр нөгөө ихэнх хүмүүс л ерөөсөө сонгуул гэхээр нэг юм гомдол гаргаж идэг ингээд энд тэнд очил одоо босон болоогүй юм ярьж идэг гэдгээр агуулгаар харааддаг. Гэтэл манай улсын өөрөө чинь сонгуул зохион байгуулж байгаа үйл ажиллагаа твдээ бол бас ингээд тэргүүлэх хэмжээнд очихсон тий. За энэ чагуулгаараа саяхан одоо Монгол улс Азийн сонгуулийн байгууллагын гүйцэтгэх зүйлийн гишүүнээр сонгогдсон гэдэг юм уу тий. Бидний сонгуул зохион байгуулж байгаа туршлагыг бусад улс орноос ирж одоо туршлага судалдаг хэмжээнийг очсон байдаг гэдгийг бас мэдээллийг ер нь энэ завшаанаар бас сонгогчтой хэлхэн зүйтэй хаа л гэж бодож байна. Тий би бол энэний нэг тод жишээ бол сая 24 оны улсын хурлын ээлж сонгуулийг зохион байгуулсан одоо зохион байгуулалтын арга хэлбэрүүд, техник технологи ашиглаж байгаа байдал, түргэн шуурхай байдал тэгээд энэ жилийн сонгуул бол харьцангуйгаар одоо өмнөх сонгуулиар чинь бараг сурталчилгааны самбар тоолж явал гомд гараад идэглээ шүү дээ. Тэгэхээр харьцангуйгаар бас одоо сонгуульд өрсөх соёлын хувьд ч одоо нэр дэвшигч болоо сонгогч талаасаа одоо тэр соёл дээшилсэн байна. Дээрээс нь нэмээд
бол одоо энэ зохион байгуулалтын хувьд бол манай сонгуул амжилттай юм зохион байгуулалтч туслаа л гэж харж байгаа. Тэгээс 24 оны сонгуул сурчлагын арга хэлбэртэй нэг дараагийн нэг сүүлийн асуулт нь энэ тээврийн хэрэгслийг яах вэ? Энд ч одоо порт руу ажиллах юм, хойдол дээр нь том дэлгэц тавиад яваад иж болох юм уу? Эсвэл зүгээр балката наачих юм уу гэх тээ. Би нэг өмнө өөрөө чинь нэг сургалтанд сууж байгаад тээврийн хэрэгслээ та хүснээрээ гацуур болгоо гэх тээ. Сонгуулийн сурталчилгааны тээврийн хэрэгсэл ашиглах гэдэг бол яг нөгөө хууль дээр дистаралуул бичсэн 8 арга хэлбэр дотор бол байдгүй. Гэхдээ задаргаан дотор нь бол нэг хэсэг нь бол болж явдаг. Нэг хэсэгт 2-оос илүү тээврийн хэрэгслийг ашиглах боломжтой. За гэхдээ нэр дэвшиж байгаа хүмүүс маань буруу ойлгох гэсэн. Тэр юу гэхээр зэрэг ухуулагчийнхаа унж байгаа машиныг бүртгүүлэх гэдэг. Тэр ухуулагч ажлын явуулахын тулд зүгээр л одоо машинаар л явж л ийг л дээ. Зэрэг заавал бүртгүүлэх шаардлага байхгүй. Сонгуулийн сурталчилгаанд ашиглах тээврийн хэрэгсэл гэдэг юм нэг онцлог болвол ёстой өөрөө чинь нөгөө сая хэлдгээр бол гацуур болох хэрэгтэй байхгүй. Алаг ирээн болгож зургаа нааж, битүү нааж одоо тэр нөгөө чанга эргчээ байршуулдаг те. Ийм л машин болох хэрэгтэй. Ер нь бол. Тэгээ энийг л бол жинхэнэ тээврийн хэрэгсэл гэж ашиглан. За дээрэс нь нэг хэсэгт 2 гэдэг маань бид нар тооны хувьд баримжаа авахын тулд л нэг хэсэгт 2 гэдэг байдлаар томьёол биччихээд байгаа. Гэтэл нөгөө хүмүүс нь буруу ойлгоод зөвшөөрөл авсан тээврийн хэрэгсэл бол тухайн хэсгийн өөрийнх нь нутаг дэвсгэр одоо хил хязгаараас гарах ёсгүй гэж ойлгооддаг. Тийм ерөөсөй байхгүй. Зөвшөөрөл авсан бол хаан ч явж болно. За дахиад нэг их байнга нийтлэг асуудаг юм юу гэхээр зэрэг тээврийн хэрэгслээр зураг самбар очиод ингээд байрлуулнаа. Энэ самбар ч өөрөө хэмжээтэй юм уу гэж. Энэ ерөөсөй самбарын тухай огч ярихдаггүй. Ерөөсөө шинэ том автобус байлаа. Том автобус явах юм бол тэрүүгээр дүүрэн том өөрийнхөө зурагтай стикер нааг хамаа байхгүй. Тэр автобусыг яаж л ирээн болгож болно. За шин манайхны нийтлэг хэрэгэлдэг юм бол портер дээр ингээд арам зангитай дөрвөн талд нь ингээд одоо юу гэдэг юм сурталчилгааны самбар юм уу да тийм ингээд гаргадаг. Тэгээ энэ хэмжээнд орох юм орохгүй мүү тэр ерөөсөө хэмжээнд огч ярихдаггүй гэсэн. Тэр машиныг тонголж байгаа л гэж яригдана. За дээрээс нь самбар арамаа зангидаа тэр хулдаас хөвлөө хийн үү эсвэл бол дээр нь шууд лед дэлгэцээ тавиад тэрүүгээр зарим тохиолдолд бүр тайз болгоцсон ч байдаг юм билээ. Энэ бол ерөөсөө зөвшөөрөгдөж байгаа тийм. Ямар ч хэлбэр тэр тээврийн хэрэгслийг ашиглаж болно гэж ойлгож байна. За сурталчилгаатай холбоотой яриаг өндөрлөхийн өмнө энэ нэг одоо ялангуяа хуулийн талаас ажиллаж байгаа хүмүүсийн хувьд нэг юм яг тодорхой зөвлөгөө өгөхөд нэг юм байнгын тулгамдаг асуудал бол нөгөө энэ хууль зааснаас өөр арга хэлбэрээр сурталчилгаа явуулсан бол нэр дэвшигчийг бүртгэлээс хасах хүнсэл болно гэдэг тий. Тэгээд хуульд арга хэлбэрүүдийг харахад тодорхой юм шиг боловч энэ ер нь энийг одоо хэрэг хэмжээнд ойлгох хэрэгтэй вэ гэдэг нэг юм асуулт байна л да. Яг сонгуулийн хуулийн хувьд бол яг сурталчилгаатай холбоотой хэсэг нь бол тоон хэмжээ нь ойлгомжтой, хэмжих нэгж нь ойлгомжтой ингээд тодорхой байдаг. Гэхдээ ерөөсөө нөгөө нэг яг сонгуул бол өөрөө богинохоо хугацаанд болоод өнгөрдөг онцлогтой учраас хүн болгон энэ дээр хашир хандахыг хүсдэг. Тийм ч учраас хуулийн дээр тодорхой бичигдсэн байхад энэ ингэж ойлгох юм биш байгаа гэдэг агуулгаар дандаа хандаад идэг байхгүй. Тэгээ энэ ч агуулгаар ерөнхийдөө сонгуул зохион байгуулах үйл ажиллагааны гол онцлог бол байнга юм олон төрлийн хардталтын дунд байдаг. Тэгээ бид нар энийг яаж багасгах вэ гэхээр ерөөсөө үйл ажиллагааны ил тод байдлыг хангах. Ил тод байдлыг хангана гэдэг нь бид нар ингээ хаалга онгойлгочоо суугаад байх тухай ойлголт бол ерөөсөө биш. Сонгуульд оролцогч бүх талуудад бид нар мэдээллийг нээлттэй өгч явах хэрэгтэй. Ялангуяа бид нар хэвлэл мэдээллийн байгууллага дээрээс нь нэр дэвшигч нарт одоо үйлчилгээ үзүүлж байгаа хуульч нарт тодорхой одоо ойлголтын зөрүүгүй болох талаас нь мэдээллүүдийг өгөө гэж өнгөрсөн одоо их хурлын сонгуулийн хугацаанд одоо маш олон хуульчтай холбоотой хамтраад маш олон сургалтуудыг зохион байгуулсан. За яг энэ агуулгаар ингэж харах юм бол яг сурталчилгаатай холбоотой хэсэг дээр бас ер нь бас нэг эргэж харах тодруулах юмнууд бол хэд хэд байгаад идэг. Жишээлх юм бол ухуулах байрны хаяг хэмжээ байгаа мó гэж биднээс байнга асуудаг. Хэмжээ бол заагаагүй. Тэгээ ухуулах байрны хэмжээ заагаагүй бол бид нар маш том самбар тавьж болох юм уу гэж ингэж асуудаг. Хамгийн гол нь энэ нэр дэвшчин ухуулах байр байна гэдэг л хаяг нь байхад л болоо юм а гэдэг ч юм уу те. Гих мэтлэн бид нар нөгөөд нэг эргэж тодруулж хэлж өгөх гэдэг юм уу ийм зүйлүүд бол нэлээд байгаа. Тэгээ ерөнхийдөө сонгуулиар одоо үйлчилгээ үзүүлсэн гэдэг юм уу ажилласан одоо хуульчдад маань эргүүлээд улсын хурлын сонгуулийн, орон нутгийн сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр тодорхой саналуд байдаг бол тэрийг ингэх ёстой байсан да гэж дотроо бодох биш те сонгуулийн ерөнхий ороонд саналаа нээлттэй гаргаж хамтарч ажилласаа гэж бол хүсэх байна бас. За дараагийн хэсэг нь өнгөрсөн 24 их хурлын сонгуулиар нөгөө энэ нийслэл хотод баха үндэсний эвсэл
нийслэлийн одоо нөгөө сурчлагын байр их үү эсвэл компанид ажил явуулж байгаа байрлал цагдаагийн албаагчтай одоо нэвтэрж нэг ийм тохиолдол юмуд гарсан. Зүгээр би энэ тохиол надад сонирн биш гэдэг нөгөө нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаатай хамааралтай зохицуулт байдаг. Энэ дотор бол нөгөө гэмтэрэг зөрчил үйлдэх явцад нь нотлох баримттай баримтчилснаас бусад тохиолдол бол аливаа хэлбэрээр одоо саатуулгыг оруулна гэдэг юм уу. Нөгөөд гэдэг нэг ийм заалт байдаг. Тэгэхээр нэр дэвшигч энэ баталгаагаа ер нь одоо яаж идэх ёстой вэ гэдэг юм. Энэ тохиолдолтой холбоод бодвол ер нь яг ямар боломж байсан байж гэдэг юм. Нэг ийм л ер нь нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаа гэдэг хэсгээр зохицуулагддаг. Хоёрхан хэсэг байгаа л да. Нэг нь бол нэр дэвшигчд одоо яг өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэж явах үед нь одоо баримтчилснаас гэдэг юм бусад тохиолдолд эерэг хэрэг үүсгэх, баримтлах, цагдаа орох, үзлэг нэгжлэг хийхийг бол хориглож байгаа нэр дэвшигчд энийг бас өргөн утгаар нь ойлгоод нэр дэвшигч ухуулагчтай холбоотой асуудал эсвэл бол цагдаагийн байгууллагт одоо мөнгө тараах чинь тэр машин дотор ингэсэн байна гэдэг одоо дуудлага мэдээлэл ирэнгүүт цагдаагийн байгууллага тэр машинд нь үзлэг нэгжлэг хийх гэж байгаа асуудалтай холбож ойлгодог юм шиг биш. Ерөөсө хуулийн өөрийнх нь үзэл санаа юу гэхээр зэрэг богино хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулдаг. Энэ хугацаанд хин нэгэн өсөлтөгчийг ямар нэгэн байдлаар эрүүг үүсгээд баримтлаа цагдаа хориод сурталчилгаа хийх боломжгүй нөхцөл байдалд хүрэхгүй байхаас урьдчилан сэргийлж байгаа юм зохицуултаа. За энэтэй холбоотойгоор 2024 оны 6 сарын 5-ны өдөр эрүүг хэрэг хяншилт тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулсан байж байгаа. За энэ юу гэхээр зэрэг ганцхан үг л өөрчилсөн. Тэр юу гэхээр эрүүг хэрэг хяншилт тухай хууль зааснаар энэ хуульд зааснаас бусад үндслэлээр баримтлах одоо цагдаа орох одоо тасан зэрэгэл арга хэмжээ авахыг хориглоно гэж хуульчилдаг байсан. Энэ хуульд гэж байсан. Өөрөлдөх юм бол зөвхөн тэр процессын хуулиар байна. За яг энтэй адилхан 20 оны их хурлын сонгуулиар нэлээд одоо хүмүүс маань бол зарим нь бол одоо бүр хоригдож байгаа хүртэл сонгуульд оролцоо явж исэн юм тохиолдол байж байгаа шүү дээ тийм. Гэтэл шүүх яадаг гэхээр шүүх бол мэдээж хэрэг хяншилт ажиллагаа явуулахдаа процесс эрх зүгээр баримтлна. Өөрийнх нь одоо хэрэглэх ёстой хуулиар барина. Прокурорч гэсэн тэрийг л барина. Гэтэл тэн дээр нь зөвхөн энэ хуулийг л дагаж шүүгээ хөлчилсөн байдаг байсан. За тэгэхээр зэрэг сая орсон өөрчлөлтөөр энэ хуульд гэдгийг хууль заасан үндслээс бусад гэж орсон. Өөрөлдөх юм бол бусад хууль дээр байгаа хориглосон хэмжээ болвол тэр одоо арга хэмжээг авахд бол адилхан үйлчлэн шүү гэдэг агуулгаар орсон өөрчлөлтөө гэж ойлгоно. Тэгэхээр зэрэг яг энэ дээр бол сонгуулийн хуулийн дээр байгаа тэр үзлэг нэгжлэг баримтлах одоо тохиолдол сонгуулийн ерөнхий зөвшөөрөл авах ёстой шүү гэдэг юм зохицуулт бол үйлчлэж явах ёстой гэсэн. За улсын хурлын сонгуулиар бас нэг юм тохиолдлууд сая бол байж магадгүй гарч ирсэн. Тэгээ сонгуулийн ерөнхий орон төрөйд бас нэлээд олон байгууллагуудаас бичиг ирж ирсэн. За энэ бол нэр дэвшигчийг өөрийг нь нөгөө агуулгаараа тий зарчим нь өөрийг нь ямар нэгэн байдлаар сурталчилгаа хийж явуулах нөхцөл байдал хүргэж байгаа тийм үйлдэл бол биш. Тэр цагдаагийн байгууллага магадгүй тэр гомдол мэдээллийн дагуу одоо шалгад юм уу үзлэг хийх юм уу тэр процессыг явуулсан юм л ажиллагаа гэж ойлгох юм билээ. За тэгэхээр энэ бол зааг ялгаатай ойлголт байх нь. Тэгэхээр нэр дэвшигчд өөрт нь ингэж баталгаа болгож байгаа ийм зохицуулт болохоос биш энийг ингэж бүхлээр нь ойлгоод энэ компанид ажил сонгуул эрхэлсэн байгууллагын хүмүүстээ бүхэлдээ одоо юу гэдгийг ингээд энийг энэ заалтыг үндэслээд одоо би тийм хамгаалалттай тийм ойлгож болохгүй нэ шүү гэдэг юм. За дараачих нөгөө нэр дэвшигчийн нэр төр алдар хүндийг гутаанд дарамжилсантай холбоотой нэг баталгааны заалт байдаг шүү дээ тийм. Тэгэхээр энэтэй холбоотой нөгөө сая бас зөрчил шалган шийдвэрлэх болон зөрчлийн тухай хувьд өөрчлөлт юмнууд орчихсон байсан. Тэгэхээр энэ бол өөрөө нэр дэвшигчийг эргээд бүртгэлээс хасах үндэслэл болдог заалт тийм. Энэтэй холбоотой тэгсэн. Ер нь яг нэлээд асуудлууд үүссэн. Одоо зөрчлийн тухай хуулийн 17-гийн нэгдэх хэсгээр 36 төрлийн зөрчлөлийг сонгуулийн хууль тогтоом зөрчил гэдэг агуулгаар бол 20 онд анх хуульчилж ирсэн. За ингээд мэдээж 20 онд нэг сонгуул, хоёр сонгуул хэрэгжилж үтсэн. За энэс хойш нөхөн дахин сонгуульд хэрэгжилж үтсэн. Зөрүүтэй асуудлууд гарч эхэлсэн. Жишээлх юм бол зөрчлийн тухай хууль дээр нэр дэвшигчийг гутаанд оромжсон худал мэдээллийг нийт түгээсэн байх юм бол энэ зөрчил болдог. Одоо зөрчлийн тухай хууль дээр хуульчилсан байсан. Гэтэл эрүүгийн хууль дээр илт худал мэдээллийг тараах гэдэг маань өөрөө гэмт хэргийн шинжтэй. Гэмт хэрэг болоод. Тэгэхээр сонгуулийн үеэр гутаанд оромжилсан шинж агуулах юм бол зөрчил болох гэдэг. Гутаанд оромжилсан биш илт худал мэдээлэл гэж шууд үүсэх юм бол эрүүгийн хуулиар гэмт хэрэг болдог гэдэг. Гэмт хэрэг зөрчил хоёр маань ийм жижиг шинжээр ялгагдах ёсгүй маа гэдэг агуулгаар аль нэг талдаа байх хэрэгтэй гэдэг юм зарчмын шийдлийг гаргасан. Тэгээ өөрөлдөн бол түрүүн би хэлсэн нөгөө 24 оны 6 сарын 5-ны өдөр хэд хэдэн хуулиуд өөрчлөлт орсны нэг нь бол энэ зөрчилийн тухай хууль дээр өөрчлөлт ороод энэ хэсэг өөр хүчинг болсон байж байгаа. Одоо зөвхөн энэ нийтэд худал мэдээлэл тараасан гэх юм бол эрэг хуулиараа тэр шалгагдаж байгаа. Үүнтэй холбоотой нэр дэвшигчийн нэр төр алдар хүндийг гутаасантай холбоотой маргаан бол нэмэлт өөрчлөлтийн дагуу
зөрчил шалган шийдвэрлэх процессор биш эрүүгийн эрэг хэн шийдвэрлэхийн ажиллагааны дагуу одоо шалгагдаж явах нэ гэж. За дараачих нь хоёулаа сонгуулийн зардалтай холбоотой зардал тайлан гарахтай холбоотой нэг хэсэг рүү оръё. Энэ бас их айгүй чухал хэсэг байдаг. Одоо нөгөө хандив хинээс авч болох юм, хинээс авч болохгүй. Тэгээд зардлын тайлан гарахтай холбоотой их хурлын сонгуулиар харж байхад нөгөө тойргийн хэмжээ том байсан. Тэр хэмжээрээ сонгуулийн сурталчилгаа явуулах одоо шадар туслагч ухуулагчийн тоо их байсан. Тэр газар хурц нөгөө гэрээ хэлцэл байгуулахтай төвхтэй байсантай холбоотой нийтлэг гарч исэн бэрхшээл бол юу байсан гэдгээр нөгөө зарлалын тайлан гаргахад хуулаг шадар туслагчтайгаа байгуулсан гэрээгээ хавсаргаж өгөх хэрэгтэй байдаг, татвараа суудах хэрэгтэй байдаг, иргэний үнэлгээний дугаар нь байх хэрэгтэй байдаг. Ингээд тайлан гаргахад ийм төвхтэй асуудлууд байгаа гэсэн. Тэгэхээр энэ хэсгээр за ер нь яг сонгуулийн процессын эргэцсэн яг нэг томоохон хэсэг бол энэ сонгуулийн зардалтай холбоотой хэсэг. За энэ сонгуулийн зардалтай холбоотой хэсгийн үзэл баримтлал хаашаа чиглэж явдаг гэхээр зэрэг энэ зардлыг хяналттай ил тод байлгах дээр л чиглэж байгаа. Тэрнээс ямар нэгэн тоо хэмжээгээр хэтэрхий ингэж бариад тахтаж чухал бол биш. Ерөөсөө ил тод бай, сонгогчдод мэдээлэлтэй бай. За сонгогчдод одоо сонголтоо хийхийнхээ өмнө тухайн нэр дэвшигч хинээс хідэн төгрөгийн хандив авцсан нөхөр яаж сонгуульд ороод байгаа юм бэ гэдгийг мэддэг эрхийг нь хангаж өгье гэдэг байдлаар энэ зохицуулт болж явж байгаа. За энэ тайлан ч гэсэн яг түүнтэй холбоотой. Тийм учраас тэр тайлан гэдэг зүйлийг өнгөрсөн одоо хугацаанд хараад байгаа тайлан гэдэг үгнээр үнэндээ л юу нь ойлгохгүй юмнууд ирдэг юм билээ ерөөсөө. Тэр зэрэг энийг цэгцтэй байх хэрэгтэй. Эргээд тэн дотор байгаа хүмүүс судалгаа хийх гээд байгаа төрийн бус байгууллагууд хяналт хийх гээд байна. Тэгээ эднэрт ойлгомжтой байх хэрэгтэй гэдэг ийм шаардлага нэгдүгээр тавьж байгаа гэдэг ойлгох хэрэгтэй. За мэдээж нэр дэвшигчийн хувьд гэдэг юм уу хүндрэлтэй асуудууд бол улсын хурлын сонгуулиуд шинэ гарсан. Томсгосон тойрогтой холбоотойгоор одоо сонгуулийн зардлын дансаа итгэмжлэлээр өөр хүн шилжүүлж байгаад бас гүйлгээ хийлгэмээр байгаа байхгүй. Тэр олон аймагуд дээр байж байгаа чинь тэр аймагт байгаа хүн би заавал өөрийнхөө данснаас ингэ шилжүүлэхээр болохгүй байгаа зү. Гэтэл тодорхой хувийг нь итгэмжлэн төлөөсгүй шадар туслагчтай ингэж хэлээд за ийм зорилгоор чи зарцуулна шүү гэдэг байдлаар зөвхөн тэр хүн лөө шилжүүлээд тэр нь цаашаага гэрээг нь байгуул явдаг ч юм уу те. Ийм боломж бол бий. Энийг бол хуулиар шууд хязгаарсан юм бол байхгүй. Энэ өөрөлдөх юм бол нэр дэвшигчийн үйл ажиллагааг үйл ажиллагаа зохион байгуулж ямар нэгэн байдлаар хүндрэл учруулахгүй байхад бол давуу талтай учраас тэрийг бол зөвшөөрж байна. Гэхдээ эргээ тайланж гаргах хэрэгтэй. Та мөнгө шилжүүлсэн өмнө цаашаа дахиад одоо сонгуулийн сурталчилгаа явуулах зорилтоор зардлаа гаргаж байгаа мүү гүм гэдгийг тань тайланжих, тэр тайланж нэгтгэдэд гарья гэдэг байдлаар явуулсан байж байгаа. За ерөнхийдөө яг энэ сонгуулийн зардлын тайлан гарахтай холбоотой хэсэг бол үндэсний аудитын газраас баталсан журмуудын хүрээнд явагддаг. Тэгээ сонгуулийн ерхий орнос бол яг шууд тайлантай холбоотой хэсэгтэр бол наривчилж орох бол төдийлөн бас хязгаарлагдмал байдаг. Өөрөлдөх юм бол энэ өөрөө Монгол улсад мөрдөгдөж байгаа тэр нэгтлэн бодох бүртгэлийн стандартуудын дагуу шаардж байгаа материалууд байдаг учраас нэр дэвшиж байгаа хүмүүс энийг заавал бүрдүүлээ сурах хэрэгтэй. Ер нь сонгогдох эрхийг хэрэгжүүлнэ гэдэг маань бас нэг аюул том хариуцлага байдаг. Өмнө нь бол ингээд нэр дэвшигчнэр сонгуульд орлоо, сандралчийн дүн гарлаа, тэгээд бүх юм хаяа явдаг. Ийм юм ерөөсөй байхгүй. Сонгогдох эрхийг хэрэгжүүлнэ гэдэг бол та бусад хүмүүсээс өөрийгөө илүү юмаа гэж үнэлээд нэр дэвшижл байгаа юм бол илүү гэдгээ харуулж ядаж нэг тайлан гаргадаг чадвартай байл гэсэн санаа. За энэ ч агуулгаар 2020 оноос эхлээд энэ санкцууд нь бол зөрчлийн тухай хуулиудаар орж эхэлж ирсэн. Тэгээд 600 гаруй хүн одоо 10 сая төгрөгөөр торгуулсан шүү дээ. Тэгээд энэ яаж нэхэр зэрэг хууль зүйн байнгын орон дээр тухай үед юу гэж яригдсан бэ гэхээр зэрэг торгуул өндөр байгээ. Торгуулж иж нэр дэвшнэ гэдэг маань өөрөө хариуцлага юм шүү гэдгийг бусд нь хүртэл ойлгоё л гэдэг ийм үзэл санаагаар оруулсан юм зохицуултууд байгаа. Тий, таны хэлсэн шиг нөгөө цахим сангийн нөгөө шүүхийн шийдвэрийн хайлтаар яг энэ сонгуулийн эрг маргаан шийдвэрлсэн шийдвэрүүдийг судлаад үзэхээр яг энэ сонгуулийн зардлын тайланг зөв гаргасан уу гүйүүд тэрнтэй холбоотой маргааны кейсийг тохиолдсон шийдвэрүүд ер нь бас чамгүй үеийн эзэлдэг юм байлээ. За хоёулаа дараа чинь одоо яг дараалал явал нэлээд өгч юм да. Юутай холбоотой санал хураалт бол нөгөө сонгуул ажиглах айгу бас чухал харилцааны хэсэг байдаг. Тэгээд энэ дээр нэг ажигласан юм юу гэхээр манай нэр дэвшигчнэр болоод нам эвслүүд гэхүү нөгөө юм ойлголтын зүрхнүүд байгаад байдаг. Нэг нэр нөгөө ерөнхий зохицуулт нь бол нэр дэвшигч одоо нэг санал авах байранд 2 хүртэл ажиглагчийг одоо томилж ажиллаж болно. Эсвэл нам нь 2-ыг. Тэгэхээр ч одоо нэг хэсэгт хэдэн хүн нэр дэвшиж байгаа нь тэр болгон хэдэн намаас байгаа вэ? Тэр болгон одоо 17500 хүн нэр дэвшиж шүү дээ.
тэрийг хоёроор юм үржүүлэх юм уу? Эсвэл нам нь байх хэвээр юм уу? Ингээд нэг тийш нь гарах хэвээр юм шиг байгаа. Эсвэл цаанаа өөр одоо намууд нь эсвэл өөр санаа зорилготойгоор нөгөө нэр дэвшигчнэрээсээ мөнгө татдаг юм уу те? Ингээд тодорхой зардал гарч байгаа учраас энэний ойлголтын зөрүүг бас нэг мөр тодорхой болгоод илүүр хийж өгвөл одоо байнгын л нөгөө нэг юм сонгол болгоноор гардаг юм. Ер нь би түрүү хэлжсэн сонгол зохион байгуулалт үйл ажиллагаанд альва гомдол маргаан тэгээд баримтгүй янз бүрийн одоо юм одоо сул ярианууд гэх юм уу да тийм жишээ нь хар машин гэж ярьж илээдэг тийм ийм зүйлүүдийг гаргуулахын тулд бид нар ил тод байдлыг хангах хэрэгтэй. Ил тод байдлыг хангах эргэцэн орчин өөрө бүрдсэн байх хэрэгтэй. Үүний нэг жишээ болвол ажиглагчийн тоотой холбоотой. Маш олон ажиглагч ажиллах боломжтой байждаг. Сонгогчдод юу гэж ойлгодог хэр зэрэг хэсгийн хороо гэдэг нэг байгууллага дотор нэг төрийн хэдэн албаагч байж идэм байх. За төрийн албаа хаагч нь хар машинтайгаа нийлж хагаад нөгөө саналын хураалт одоо хүний өгсөн саналыг л өөрчлөл одоо дураар өөрчлөө сууж идэм байна л гэсэн ерөнхий ойлголт байгаа зү. Гэтэл тийм биш ээ. Энэ дотор чинь тэр сонгуульд орж байгаа бүх намын ажиглагч нар ажиглаад хяналтаа тавиад сууж идэг юм а гэдэг зарчмын одоо илэрлэн тэр тоотой холбоотой юм. За ингээд тооны сөрөг болон эрэг үр дагавар байж байгаа. Мэдээж бид нар эрэг үр дагаврыг гаргахын тулд тэр зохицуулт хийж байгаа. Сөрөг үр дагавар нь юу гэхээр зэрэг зардал нэмэгдүүлэх гэдэг байхгүй юу? Нэр дэвшигч болгон нэг ажиглагч одоо хоёр ажиглагч нэг хэсэг дээр ажилуулахын тулд одоо зардал гаргана та тий. Тэр зэрэг энийг нь бас буцаагаад бууруулах боломжит хувилбарыг хийх ёстой болж таарсан. Энэ юу гэхээр зэрэг нам эвсэл нь нэр дэвшүүлж байгаа нам эвсэл нь ажиглагч томилжуулна. Аггүй би өөр намдаа найдахгүй би өөрөө өөртөө л найдна өөрөө л хүнээ томно гэж хамаагүй дэрийгээ тавьж болно. Тэр нь бол өөрийн сонголт. Өөрөлдөх юм бол энэ боломжийг олгож байгаа зохицуулт юм. Тэгэхээр зэрэг нам нь хэрвээ ажиглагч томилсон бол тухайн хэсэг дээр нэр дэвшигч ажиглагч томилох эрхгүй байна. Нэг намаас 4 хүн нэр дэвшиж явах юм бол нам нь 2 л ажиглагч томилж болно шүү дээ тэр хэсэг дээр. Аггүй нам 2 ажиглагчаа болий 4 нэр дэвших тус таах юм бол 8 ажиглагч тэнд томилж болно. За тэгэхдээ нэг зүйлийг бас ойлгодог. Тэн дотор ч маш олон хүн нэр дэвшигчнэр байж байгаа. За ингээ 30 40 50 ажиглагч зарим хэсэг 100 200 ажиглагч бүртгүүлэх боломжтой юу нь бол. Гэхдээ тэглээгээ тэр саналах байран дээр бүгд зэрэг орж ажиглана гэсэн үг бол биш. Тэ? Саналах байрын өөрийн заалын зохион байгуулалт дотоод болцооноос хамаарат тодорхой хуваарийн дагуу ээлжлээд ажиглалтыг боломжоор хангаж өгөх юм үүрэгтэй байж байгаа. Дараачихын болохоор хяналтын тоолго чинь орон нутгийн сонгууль дээр 50-аар явж байгаа юу эсвэл хүрэл тайлхан 150-аар тий. Тэгэхээр энэ нөгөө сая нөгөө янз бүрийн дил суул ийм одоо сөрөг ийм нөгөө зориуд энэ сонгуулийн одоо санал авах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа байгууллагын үйл ажиллагааг харлуулах гэдэг өөртөө ийм хувийн ашиг сонирхол сонгуулийг бодлоомжуулах зорилгоор гэдгүү энэ хар машинтай асуудал ерөөсө байнга яригддаг. Зүгээр би хуульчийн судлаачийн өнцгөөс харахад сүүлийн энэ одоо 12, 16, 20 тэг ингээд энэ сонгуулиуд ч дандаа за машинаар тоолно, дээрээс нэмээд хяналтын тоолготой явж байгаа. Тэгээ энэ хугацаанд ерөөсөө юу гэдгийг энэ тоо хоорондоо зүрсэн гэдэг юм уу? Ийм тохиолдол эднэр юмуд одоо гарч байгаагүй. Тэгэхээр энэ хар машин гэдэг чинь одоо сонгуулийн саналыг тоолж байгаа машины талаар одоо энэ техник тоног төхөөрөмжийн талаар болоод хяналтын тоолгын талаар товчхон мэдээллийг одоо нэр дэвшигч болоод сонгогчдод нэг хэлж байгаа. Ер нь Монгол улс 2012 оноос эхлээд санал тоолох, санал хураахын үйл ажиллагаа дээр хүний субъектив нөлөөллийг багасгах хэрэгтэй гэдэг зарчмын том шийдлийг гаргасан. За энэ жагуулаараа сонгуулийн автоматжуулалт системийн тухай хууль батлагдсан. Монгол улс түүхэнтэй сонгуулийн автоматжуулалт системийг одоо хэрэгэлдэг болсон тийм. За одоо Монгол улсын сонгуульд хэрэгжилж байгаа автоматжуулалт систем өөрөө бид түрүү хэлжсэн бусад улс оронд жишээ болдог болсон. Монгол улс шиг нэг цагийн дотор санал хураалтын дүнгээ гаргадаг улс маш ховор болчихсон. Өөрөлдөх юм бол санал хураалтын дүн бүтэн сарын дараа гардаг, улирлийн дараа гардаг, багадаа 7 хоногийн дараа гардаг улсууд бол байдаг. Гэтэл Монгол улс бол нэг цагийн дотор л одоо үр дүн бол нэг 90% шууд гарчдаг болж байгаа. Тэр зэрэг ерөнхийдөө хүний субъективийн нөлөөллийг багасгана гэдэг маань л бидний энэ сонгуул зохион байгуулалт үйл ажиллагаанд хийж чадж байгаа гол онцлог байж байгаа. Гэхдээ бид нар ямар нэгэн байдлаар одоо огт баримт үлдээдгүй төхөөрөмжийг сонгоогүй юм байлээ. 12 онд бол анх сонгохдоо тий. Хаа очиж маш олон төрлийн баримтуудыг үлдээдэг ийм төхөөрөмжийг сонгоцсон. Өөрөлдөх юм бол бодиттой саналын хуудсан тэнд байж идэг. Санал хураалтын дүнгээ дамжуулахын өмнө эхлээд тэнд сууж байгаа ажиглагч болгонд өгчдөг. Энэ төхөөрөмж энэ л дүнг дамжуулахын шүү гэд эхлээд өгчөө дараа нь дамжуулдаг. Хэрвээ одоо юу гэдэг нь дамжуулсныхаа дараа ийм юм дамжууллаа гэвэл бас магадгүй эргэлзэж болох юм те.
Тэгээд дээрэс нь одоо төхөөрөмжөд уншигдсан саналын хуудас суулганы зургийг нь аваад рандомор холиод дарааллыг харгалзахгүй наан цаана оруулж агаад CD-н дээр хулаа маа гэдэг өчтдөг. Тэгээ өөрөө дуртаагаараа тоолоо гэдэг. Нөгөө хүн ч одоо гэртээ харьцаад компьютерт хийж байгаа л одоо саналын хуудас суулганы зурган дээрс өөрийгөө тоолоо сууж байгаа нь ш. Гих мэтлэн маш олон төрлийн баримтуудыг үлдээдэг, шалгах боломжуудыг үлдээдэг юм давуу талтай нэгдүгээр тэм төхөөрөмж гэж байгаа. За хяналтын тоолгоны тухайд хүмүүс бас ингэж ойлгодог. Ерөөсөө л нэг юм төхөөрөмж авчраад энэгээр тоолол ерөөсөө болохоо ачлаа гэдэг. Гэтэл ерөөсөө Монгол улс түүхэндээ гараар тоолж байгаагүй сонгуул нэгч байхгүй. 12 оноос өмнө дандаа гараар тоолдог гэсэн 12 оноос эхлээд гараар болон төхөөрөмжөөр хамт тоолдог болчихсон. Тэр байтугай улсын хурлын сонгуулиар ерөөсөө сая 100% тоолчлоо тий. Орон нутгийн сонгуулийн хуульд өөрчлөлт орох учраас 50 хүртэл хувьд нь хийн. За сонгуулийн ерөнхий орнос бол 100% хийсэн ч хамаахгүй энэ бол хууль зөрчгүй гэдэг чиглэлийг бүх шатны сонгуулийн орооцтой өгсөн. За магадгүй тэгээд сонгууль зохион байгуулалт үйл ажиллагаанд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын хувьд бол хүндрэлтэй асуудал болдог л да. Энэ бол бүтэн одоо санал ах өдөр ажиллачаад тэгээд залгуулаа шууд хяналтын тооллогыг заримдаа 24 цаг хүртэл үргэлжилдэг юм тохиолдод гардаг тийм. Одоо тухайн үеийн нөхцлөөдөөс шалтгаалаа хийгэнэ. За энэ хяналтын тооллого хийх үйл ажиллагааг бол зүгээр бас ингээ хүмүүс шууд тоолоо явцдаггүй. Хажууд нь ажиглагч нар өөртөө байж идэг. Тэгээ сүүлдээ ер нь нөгөө 100% гараар тоолъё гэж шаардж исэн хүмүүс маань эхэлж орж суугаад 30 минут юм уу 1 цаг бол суучаад залхаагаар явцдаг. Үнэхээр тийм л байсан бол тэгж хийснийхэн төлөө тэгж шаардсныхэн төлөө тийм төрийн албан хаагчид бүтэн 24 цаг суугаад тоолж л байгаа. Гэтэл өөртөө нөгөө шаардаад байсан хүмүүс маань эхний 30 минут суучаад гараа явчихна. Одоо тэгээ ёстой нөгөө юу гэдэг лээ ярьсандаа байлдаа гэдэг шиг үнэхээр тоолуулыг хянаа шалгая л гэж байгаа юм бол очиод үнэхээр тэг хянаа шалгаад хамт суулдаа яага явчдığım би тий хамт суумаар штэ л гэж хэлмээр байгаа. Шаардсан бол тий. Тийм шаардсан юм бол тэгэл одоо шаардсандаа байгаад хамт суулдаа гэж дарханд 2020 онд нэг нөхөр одоо 100% гараар тоолуулыг барья гэл бөө юм болоод таад мэджил байгаа бах тий. Бөө юм болсон. Тэг бид нар асуудал байхгүй тоолоод үгээд эндээс очиод бөө юм болоод дархны бүх хэсгийн ороодын төрийн албаагчдыг бүгдийн дуудаад бүгдийн суулгаад тоолсон өөрөө ирээгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг тэн дотор зүрдгүү гэдгийг мэддэг байхгүй юу? Тэгээ өөрөө тэнд очих сонирхолгүй шүү дээ. Тэгээ хүмүүс шаардж байна гэж шаарддаг ясамжир бол зарим тохиолдолд бол зүгээр хэвлэл мэдээлэлд одоо тэр өөрийгөө дүрсийг харуулах нь чухал байгаа тийм. Тэрнээс тэр шаардж байгаа зүйлийнх нь утга учир ерөөсөө гол байгаа биш байгаа шүү дээ тийм. Энэ өөрөө сонгуулийн соёл байхгүй тийм. Сонгуульд оролцож байгаа нэр дэвшигчдийн хувьд бас ийм зүйлүүд дээр анхаарч бас оролцох шаардлагатай байгаад тийм даа л гэж хэлэх байна. За хоёулагийн яриа нөгөө сонгуулийн орон нутгийн би нөгөө товчлоод орон нутгийн сонгуул гэж хэлж байгаа шүү. Тэр бүлгэрээ тооц одоо ярил энэ хүрээд ирнэ одоо ярилцах сэдвийг хүрээ нэлээд ер нь одоо ухаж дөнгөж бас зарим эргэлзээтэй нөгөө байн гардаг эргэлзээтэй асуудлаар бас мэдээлэл өгсөн болов уу гэж танд одоо сонгогч болон одоо сонгуульд нэр дэвшиж байгаа тэр хүмүүст одоо сая хоёулагийн ярианд тусгатаагүй. За энийг анхааруул зүгээр шүү гэдэг ийм нэвтрүүлэг төгсгөл. За яг уу ерөнхийдөө за сонгогчд бид нар ингээл нэг юм хоёр зүйлд анхаарч ажиллаж байгаа гэж хэлэх байна. Ер нь бол сонгуулаа өгөөрөө сонгуул бол чухал шүү гэдэг бол яг үүндээ үлэг болцсон асуудал. Энэ бол сонгуулийн босрол биш. Бид нар мэдээлэл өгж байгаа хэлбэрч биш. Өрөөлөнд дууж байгаа хэлбэрч бол биш. Мөн чанарын тухай асуудлыг ярих хэрэгтэй юм билээ. Ерөнхийдөө жишээлх юм бол орон нутгийн сонгуул гэж тэгэнгүүт нь одоо ялангуяа нөгөө эрс зорилцож байгаа сул үүдэг залуучууд бол хөдөөний сонгуул бол гэж байгаа байхгүй. Ойлголт нь тэр яваад ш. Гэтэл орон нутгийн сонгуул буюу нутгийн өөрөө өдөрдох ёсны байгууллагада төлөөлөгчөд сонгоно гэдэг бол бидний амьдралд хамгийн ойр асуудлыг шийдвэрлэдэг төлөөлөгчийн сонгуулаа. Жишээлх юм бол орцноосоо гараад хог хаягдлын асуудал. Орцноосоо гараад гэрэлтлийн асуудал те гэрэл гудамжны гэрэлтүүлэх асуудал. Орцноосоо гараад хүүхдийн тоглоомын талбай асуудал гэдэг юм уу те. Бидний амьдралд хамгийн ойр асуудлыг шийдвэрлэдэг төлөөлөгчөд сонгох сонгуул юм а. Ийм учраас эндээ илүү бүр харинч хариуцлагатай идэвхтэй оролцох юм шаардлага байдаг. За дээрээс нь бид нар сонгуулийн ерөнхий орны юу гэх ёстой гэдэг энэ сонгогчдод мэдээллийн энэ том давалгаан донд яаж одоо мэдээллийг сурвалжийг зөв шалгах юм, зөв мэдээллээ яаж хаанаас олж авах юм бэ гэдэг зүйлийг наад захын юм одоо арга техникүүдийг скиллүүдийг өгдөг юм маань өөрөө сонгуулийн босрол олох гэдэг хөтөлбөрийн маань өөрөө нэг тусдаа модуль болж эхэлж байна тийм. Өөрөлдөх юм бол бид нар сонгуул яагаад чухал юм бэ? Сонгуульд яагаад орох юм бэ гэдгээсээ болоод энэ сонгуулийн үеэр энэ мэдээллийн том урсгал дунд яаж зөв мэдээллийг олж авах юм бэ гэдэг нь бол сонгуулийн одоо босрлын хамгийн гол хэсэг болж явж байгаа гэдэг юм. Ийм зүйлүүдийг хэлэх хэрэгтэй. Тэгээд одоо ерөнхийдөө орон нутгийн сонгуул 10 сарын 11-ний өдөр болно. Тэгээд энэ бидний амьдралд хамгийн ойр төлөөлөгчийг сонгодог сонгуульд та бүхнийг идэвхтэй оролцоорой гэж бол сонгогчдоо бас уриалъя. Уриалмаар байна. Тий. За
Битэрийн өнөөдрийн ярилцлага энэ хүрээд өндөрлж байна. Товчхон битэрийн ярианы төгсгөлд бол хэлэхэд энэ их хурлын сонгуулийг зохион байгуулсан арга хэлбэрээс орон нутгийн сонгуул өөрөө тэр сурчлагын арга хэлбэрийн тухайд гэдэг юм уу ялгаатай хит хитэн зүйл байгаа. Бид нар бол одоо жишээлбэл орон нутгийн сонгуулиар нөгөө хуучин энэ сонгуулийн сурчлагын тийм нөгөө хэв шинжүүдэд харах нь ягаад гэвэл нөгөө нэгдсэн самбар байхгүй самбарууд байгаа учраас за дээрээс нь нэмээд энэ нөгөө жишээлбэл сая хамгийн сүүлд гарлаа хяналтын тоолго дээр бол өмнөсгөө 100% биш 50%-аар явна ч гэдэг юм ингээд нэг юм яг сонгуулийн сурчлагаа явуулах гэж байгаа энэ хүмүүсийн тухайд бол зайлшгүй анхаарах мэдчих хэвээр юм одоо хит хитэн сэдвүүдийг бид бас ярилцаж хөрвөглөө. За хоёрдугаарт нь сонгуулийн ерөнхий орон олонд legal data-гийн хамт байгуулсан санамж бичгийн хүрээд энэ сонгуулийн эрх зүйг нөгөө тогтолцоо талаас нь гэдгээс нь илүүтэйгээр процессын эрх зүй, энэ сурчлагын арга хэлбэрүүд, энэ сонгуулийн зардал тайлан эсвэл гэмт хэрэг зөрчлийг шийдвэрлэж байгаа талаас нь энийг судалгааны эргэлтэнд оруулах талаас нь бол одоо манай байгууллага цаашд тогтмол хамтран ажиллана. За дээрээс нэмээд би нөгөө эхлэхдээ сонгуулийн ерөнхий орны тамгын газрын дарга гэдэг байдлаар нь танилцуулсан. Би бол өөрөө эхлэхдээ юу гэж танилцуулмаар байсан гэхээр миний одоо дотоод юу бол сонгуулийн эрх зүгээр одоо мэрэгсэн юм одоо хуульч Бат Эрдэнэтэй бас ярилцсандаа таатай байна. Бидний урилгыг одоо хүлээж авч оролцсон маш их баярлалаа. За баярлалаа. За